Би бол амжилттай яваа залуу бизнесмен. Миний хувьд энэ хотод болохгүй, бүтэхгүй зүйл гэж нэг ч байхгүй. Харин нэг өдөр надад яагаад ч болохгүй нэг зүйл тохиолдсон юм. Энэ мэдээг дуулгаж байгаад харамсалтай байна. Таны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Би хэвэгийн халдвар авсан байлаа. Тархин дотор дахин давтагдах энэ үгс миний амьдралд цэг тавьчих шиг л болсон. Миний ойр дотны бүх хүн надаас зайгаа барьсан. Үе зайг нөхрөлдөг найз минь хүртэл. Хайртай бүсгүй минь хүртэл намайг хайж явлаа. Надад одоо хэн ч байхгүй. Ийм үед хүнд нэг л бодол орж ирд юм байлаа. Одоо надад амьдрах хүсэл байхгүй. Гүйцээ. Энэ бүгдийг ингээд дуусгая. Хөөе болооч. Тэр өдөр бид хоёр бараг л оройчин ярьж суусан. Нэг эмэлэн болчихсон. Чи надаас айхгүй. Үгүй. Юу гэж тээ? Би над өвчин талаар мэднэ. Манай ойр дотны нэг хүн тусч ирсэн. Их л хэцүү байсан л та. Гэтэ одоо зүгээр. Эмээ аваад ирэх юм шиг л явж байгаа. Чи ч гэсэн ялгаагүй тэгж болно шүү дээ. Ямар нэг өвчин чамайг алчих биш. Харин чи сая өөрийгөө алхажсаныг мэдэж гин үү? Одоо цоглог үе заа юу? Юунд нь хотэрдээ? Хүний амьдралд угаасаа жаргал зовлон ээлжиж л идэг үстэй. Тэ? Одоо зэрэгтэй заа юу хөөе? Ки санаа зов. Зэрэгтэй бай. Өөдрөгөө хөөе. Энэ хүний үг миний амьдралыг оронгоор нь өөрчилж өгөх шиг л болсон.
хүний амьдралд гинтийн зүйлээр дүүрэн хүн яаж ч унсан буцаж усах чадaltaй ах хэрэгтэй. Би одоо эхнэр 2 хүүхэдтэй болсон. Намайг аз жаргал гэдэг. Миний амьдрал аз жаргалаар дүүрэн байна.